Энэхүү контент маань ёс бус хэллэг болон маш их маазыг агуулсан учраас хэрвээ та насанд хүрээгүй бол яг одоо back товчон дээр дарна. Баярлалаа. За, юу яцгаанда бяцхан садар амтд минь. Asian Box эргэн ирж буйг мэдэгдэе. За тэгэхээр өнөөдөр ярьж өгөх кино бол 2025 онд нээлттэй хийсэн Omniscient Reader хэмээх хангуг сарамуудын бүтээл байгаа. Blackpink-ийн Jisoo-гийн фэнүүд байвал бас наашаас авах хэрэгтэй шүү. Цаа чи энэ кинонд бас тоглосон учраас. Окей. За тэгээд хуран умсаа газлуулсан бол шууд шаагаад арцгаая. Let's go. Хой. Тий. Чи талж байгаад хараад байхгүй. Description хэсэгт байрлах линк дээр дарж яадын сувгийн албан ёсны Telegram сувагт нэгдэх манустайгаа илүү ойр байх боломж байгаа шүү. За юу. Манусын тэндээс хардаа хэд хэдэн бичлэгээ нууцаар оруулнаа. Бас болоогүй киноныхоо талаарх сонирхолтой мэдээлэл болон оддын бүс бүрний талаар ярилцах учраас нэгдсэн байхад дэмгүй шүү. Окей. За энэ залуу бол манай киноны гол дүр Ким Докча. 9-р ангиасаа дэлхийн суйрлаас амьд гарах 3 ноу-хау зохиолыг дөнгөж гарсан цагаас нь эхлээд 10 жилийн турш өдөр шөнөгүй балбаж өнөөдөр сүүлийн анги хүртэл нь унссан цор ганц уншигч. Уг нь энэ зохиол анх бүүм хийгээл хүмүүс хүү ямар гоё юм бэ гэж уншиж эхэлсэн ш дундаасаа арай хэтрүүлэхтэй хушигтаагийнх нь хушгыг сэгтэл хушиггүйгийнх нь өвсийг нь хаттаж яажна гэснээр хүмүүс уншихаа болсон. Зохиол дээр Юу Жунхуг гэх залуу найз охин гэрте ганцаараа байгаа зургаар очихоор явж байтал метро гинт зогсож бурхад буюу орд тэнгэрүүд хүмүүсийг гисгэн цээрлүүлэхээр болсон. Гэхдээ шууд алахгүй яг л тоглоом шиг нийт 100 үеийг давах ёстой. Үе давах болон мангасыг алхахад зоос цуглуулна. Цуглуулсан зоосоор өөрийнхөө хүч чадлыг нэмж зарим нэг чадвар зэвсгийг авч болдог. Хэн нэгэн өхвөл өгсөн хүнийхээ зоосыг авна, орд тэнгэрүүд хэн нэгнийг таалах аваас хувийн зүгээс дэмжлэг үзүүлж ямар нэг чадварыг бэлэг болгон өгч болдог дүрмтэй юм. Энэ бүхний эцэст 100 дугаар үе хүртэл явж чадсан ганцхан ширхэг хүн нь Юу Жунхуг. Сүүлийн шатны хамаг том боссыг алаад амьд үлдэж байгаагаар зохиол нь дуусахтаа зэрэгцэн мань хүн дадлагын хугацаанд ажиллаж байсан ажилдаа жинхлэгдэлгүй халагдана. Гэхдээ Докчад тэр сонирн бишээ. Харин 10 жил унссан зохиол нь ямар атсан болоод дуусчих вэ? Арай. Гэт тэсэлгүй зохиолч руу хай дээр таны зохиолыг өнөөдөр уншиж дуусгалаа. Ямар навшаа бичээд байгаа ставэхо гол дүр нь мундаг чадвартай байсан бол ганц хүүхэн авраад үлдчихгүй баруун гартаа нь орбоо дээр үлдээх шиг харгислал хаанчгүй үлээ. Таны зохиол хамгийн муу төгсгөл энтер нь авах юм юу чалга гэж бичиж явуулаад гэрдээ харихаар метронд суув. Метронд явж байгаад ажлын газрынхаа ганц мис Совантай тартал өнөөх нь бас жинхлэгдэж чадаагүй. Уг нь ахлах нь авч үлдээ өрөөнд үсээ богоод ороод ирээрэй гэж хутсан ч майг нөгөөд гараад ирсэн байна. Тэгсэн Докчагийн утсан зохиолчоос "Сайн уу, би энэ номын зохиолч нь байна. Миний зохиолыг дуустал нь уншсан танд баярлалаа. Би уншигчдаас санал сонсоод шинээр төгсгөл бичих гэж байгаа. Энэ төгсгөл нь таалагдаагүй бол та өөрөө бичиж болно. Өнөө ороо 7 цагаас үйлчилгээ эхэлнэ. Тийм болохоор өөрийнхөө хүссэн төгсгөлийг надад харуулаарай. TSL 123-аас гэсэн учир битүүлэг мессеж ирэхдээ зэрэгцэн явж байсан метро гинт зогсож хаанаас ч нэг хоолой гаргийн систем 8612 төлбөргүй үйлчилгээ дууслаа. Удахгүй төлбөрт үйлчилгээ рүү шилжинэ гэсэн хоолойг сонсоод Докчо цагаа хартал яг 7 цаг тэг минут. Яг энэ үйл явдал нь зохиол эхлэхэд болдог үйл явдал гэдгийг санаад хараагүй байлгүй дээ. Ингээ зогсож байтал нэг лабубу шиг нисдэг жижиг хэм гарч ирсэн ээ. Сайн байцгаана хүмүүсээ. Та бүхэн одоо миний хэлэх үгийг уун гэж байгаад анхааралтай сонсоорой. Гэтэл нэг ах хоцолгүй энэ метрогоо явуул хүн яарч чадаж байхад гэж уурын хөргөтөл байхгүй. Ах руу нэг муухай хараад духын цоортлон лазердаад алчихна. Хүмүүс яаж яриаг нь гэж чих тавин гүлгэнэд сонсолдно. Гэхдээ амьдрал дээр яг ийм октод байдаг те. Мангар жижиг амар ааштай. Нэг дургүй хөрөхээр найз залуу нөхрөө харцаараа хөдлөж чаддаг. Эсвэл алж чаддаг. За тэр яах вэ? Ингээд лабубу өргөжлүүлэн
Би танай хэсгийг хариуцсан лабобо хүн төрөлхтний дээд оршихуйнууд маань удаан хугацаанд бодсны эцэст хүн төрлөختөн буюу ертөнцийн хамгийн шунхай бүдүүлэг амиа бодсон хүүрнүүд та нарыг бүгдийг шийтгэхээр болсон. Тэр шийтгэлийг яаж давахыг эрхэмсэгдээд орд тэнгэрүүд маань миний сансрын стримээр дамжуулан үзэх болно. Одоо хүн бүрд даалгавар өгнө. Тэр даалгаврыг хэрхэн биелүүлэхээс хамаарат та бүхний амнаас шийдэгдэнэ. Эхний даалгавар 10 минутын дотор нэг хүн нэг ам үгүй хийн. Амжилтаа хийж чадвал 300 зоос өгнө. Бүтлгүйдвэл саяны авгаадсан ах шиг төгсгөл та нарыг хүлээж байгаа шүү. Орд тэнгэрүүд бүгд дээрээс үзэж байгаа болохоор хараал идсэн хууль ёс зүгээ уландаа гიშгэ занаа зовлтгүй хүн төрлөختний жинхэнэ төрхийг сайн харуулаарай. Хүмүүс бүгд адилхан. Гэхдээ тэдний ухаан хүч чадал нь өөр шүү. Гэж хэлээд VP татаад гэж хорлонтойгоор нэгэд VP татаад гэж алга болоход цаг явж эхэлнэ. VP татаад за нэг 10 жилийн сурагч шууд л нэг чавганц руу дайрж өшгөлөхөд хажуунаас нь өөр хүмүүс ч бас эмээр шавна. Энэ бужигнаанаар догчо хажуу талын метро руу харахад зохиолын гол дүр болох юу жөнхөг юу ч болоогүй юм шиг нэг хүнийг амархан алж явахыг хараад миний уншсан зохиол бодит байдал болчихлоо. Би тэгэхээр ирээдүг мэднэ гэсэн үг. Одоо тэгвэл усны мангасын сүүл гарчиж метрог алгадаж төрүүлгээ харуулна гэтэл нэрэл нэг загасны сүүл гарч ирээл метрог ирүүлчихлээ. За баяжаарай. Нэг галт реклам явуудах юм. IPTV-д хөөрхөн кино орсон байгааг та нар арай мэдээгүй явсан биш үстэй. Үйл явдал нь бол аав ээжийнхээ мал хувьгээд байдаг бүхнийг заруулаад арай гэж ипотекаар хуучны 2 өрөө байр автал сүнс тэрэн хоригдсон конжурингийн балгас гэлтэй юм байж таардаг. Ингээд хамаг байдаг арга хэрэглэж тэдгээр сүнснүүдийг зайлуулахар болоход сүнснүүдийн сүүлийн хүслийг биелүүлж хойдын замд нь амар тайван танилахаас өөр ямар ч аргагүй болж байгаа юм. Энэ байранд нийт 5 сүнс байх ба тэдний гэр бүлдээ хэлэх гэсэн бүх хүсэл гүйцэлдэж чадаагүй ажлуудыг нь хийснээр хөнгөн хөгжилтэй бас бие ард зайлгам аимшигын үйл явдлууд хөврөх үнэхээр сонирхолтой кино болох үл үзэгдэгч хүмүүс уран сайхны киногоо бүх IPTV-гээр хүлээн авч үзээрэй. Энэдмийн аимшигын кино шүү. Инэнгэ ангайнасан ч болно л та. Ер нь яасан ч болно шүү. Мэдөө. За догчо шуудхан босч за ямар ч байсан эрүүл ухаанаар бодъё л да. Дор хаяж нэг амьд бийт гэснэ нэг хүү шоргоолжны үүр бариад сууж байсныг санаад заавал хүнгээгүй амьд бийтлэг гэсэн юм чинь шоргоолч байсан болно гэд үүрийг нь олж аваад нэг шоргоолж бяцлахад хоолоогоор энэ хэсгийн хамгийн ихний аллаг амжилттай боллоо. Алуурчинд 300 зоос өгч байна гэхэд хүмүүс андаа чи яаж ингэв гэхэд амьд гэсэн болохоос хүнгээгүй штэ. Тийм болохоор хэдүүлээ энд байгаа шоргоолжуудыг алаад амьд гарцгаая. Ингэсэнд хүмүүс нааж шоргоолж энд байгаа хүмүүст хүрэхгүй штэ гэснээр тэрний гараас шоргоолжны үрийг булан авч хоорондоо ахаад лалцаад эхэлнэ. Хойно нэг бацаа нөгөө мө чавкаг яагаад үхгүй байгаа юм бэ гэсэн өшөглөө зогсож байхаар нь гар дээр явж исэн 2 шоргоолжоо сарвагаад хүн алах шаардлагагүй гэтэл наач над хэрэггүй над өөрийн гэсэн шавж байгаа гэд эмээрүү зааж идэг шаацсан. Бацааны төмсгийг духан дээр нь гарч ирдэл төмсөгдөх юмсан да. Уг нь энэ уцаан зохиол дээр бол гол дүртэй хамт тулдаг их л сайн залуугаар гардыг. Тэгсэн эсрэгээр овоолсон пас байж. Хүү эмээг алах гэж дайрахад догчо хамгаалсанд та алдахгүй бол таныг алчил да гэд дайрахт нь 300 зоосоор хүчээ нэмээд хүүг холоо шидэхэд нөгөөх нь харуутаас авсуулаад босоод ирнэ. Яасан байх нь? Харанхуйн тэнгэр тэрний гэвэлдээ авч чадвар хайрлсан энэ аж. Яаж ийм мангууг тоож чадвар өгдөг байна гэж бодсоор алалцаад яг балардгийн даваан дээр шоргоолжны өндөг хийсэн шил өнгөрөд ирэхээр нь хаг базаж өндөгнүүдийг нэцэлснаар 40к зоос тавлж хүчээ нэмж угаад дармааныг баяа хаа болгох юм байгаа үст. Миний агаа уушлаарай дүүн таны төлөө хичээнэ. Миний агаа нэг шоргоолж өгч гэж гуйхт нь би бодлоо өөрчилсөн. Чин зохиолд байх шаардлагагүй. Гэд үлдсэн шоргоолжоо эмээгийн гар татхуулаад гарын атгуулж шоргоолжийг алуулна. Цагч дуусч амь тасалж чадаагүй хүмүүсийн нүүр цоорч өгөхөд залуу эмээг аварчлаа гэж бодсон ч гарт нь атгуулаад алжчлаа гэж бодсон шоргоолж би хүүхэд рүү яарад тэнхөө гэд гараас нь гараад гүгээд явчихдаг юм. Өөрхий жавганц тэнгэртээ дэвшлээ. Ингээд нөгөө муу лабобучин гарч ирснэ. Ваа, 어머니 반찬 아저씨 사랑해요. манай бүсийн хамгийн их хүн амьд үлдсэн бүсээр тодорч хүний оронд шоргоолж алсан орд тэнгэрүүдийг хөгжөөсөн тул бүх хүнд өөрсдийн зүгээс ивэлэ хайрлж байна. Та бүхэн нэг орд тэнгэрийг сонгож чадвар аваарай. Удахгүй дараагийн үе маань эхэлнэ гэснээр алга болно. Тэгэхээр орд тэнгэрүүд гэдэг нь огторгуугаас энэ бүх үзэгдлийг ажиглаж суудаг оршихуйнууд ядарсан хүндрэлтний зовлонгоор жаргал хийдэг. Манайхаар бол Squid Game-ийн VIP станууд гэсэн үг л дээ.
Тэгээд зүгээр ч дэмжлэг болгож чадвар өгдөгч зүгээр өгчихгүй дараа нь буцааж төлөх өртөө үлддэг юм. Ингээд дараагийн үеэ хүлээгээд хизээ өгөх юм бол дундуур нэг сайхан тамхилч юмсан эхний раундын завсарлаг гэж байхгүй юу гэд байж байтал усны мангас дахин гарч ирээд метрог далаар өвширээд юугүй унах гээд дээсэн дөрөөн дээр байхад цэрэг залуу гарч ирж хаалгыг нээхээр түлхэж эхэлнэ. Энэ залууг И Хёнсок гэдэг зохиолын голдруудын нэг дайнд найзаагаа алдаж тэрнээсээ травматай болж өөрийн дотоод хүчээ бүрэн гаргаж чаддаггүй нэгэн гэж гардаг. Догчоо тэрэн дээр очиж зоосоо хүчээ яаж ашиглахыг зааснаар өөрийн уулын түлхэх хүчээ идэвхжүүлж чадсанаар хаалгыг нээж хүмүүсийг гаргана. Сүүлд нь догчоо яг гарахын даваан дээр шоргоолчны үүрний эзэн хүү уйлчихсан зогсож идэг юм. Залуу тэрэн дээр очоод гарыг гэтэл та миний шоргоолжуудыг алсан хариуцлага хүлээ гэд уйлаад гарахгүй гэж зогсчдөг үстэй. Чинь аманэ. Гэхдээ яаж ядахсан юм бэ? Хүү догчоо тэрвүүлчихсэн инээ далдаад явж байдаг юм. Хоолоогоор одоо 2 дугаар үе эхэллээ. Эвдэрсэн гүрийг давж гарна уу? Гэхэд ажлын газрын саван эвдрэг байхад яагаад эвдэрсэн гэдэг юм болоо гэсэнд догч удахгүй гүүр нурнаа л гэж нэрэж мангас гарч ирж гүүрийг нураагаад өгчээсэн лабубу дайран дээр давсгэгчээр тоглоомыг сонирхолтой болгоно гэд өгсөн хүмүүсийг зомби болгочихно. Догч цэрэгтэй хамт зомбинуудтай тулдаж байх хооронд суван орд тэнгэрээс өгсөн аалзны шүлс шиг чадвараа ашиглан гүүрийг засахаар нь зомбинуудаас цугтаж гүйж байхдаа догч нөгөө гуравт хандж удахгүй хортхий тарах нь хурдан газар доор орох хэрэгтэй. Бас зоосоо заавал цоглуулаарай. Ойрхон метроны бууд руу явъя гэж угаад гэнэт нэгийг санаа боллоо та. Зогсоод юу жүнхүүгийн суусан метронд суувал аюулгүй. Гэхдээ тэр 4 өдрийн дараа чон муруу өртөөнд луутай тулдаж байгаад үхээд цаг хугацааг ухраах чадвараа ашиглаж зохиолын эхэнд эргэж ирсэн ч гол дүрийн баатар үхээлвэл бүгд өгдөг. Тиймээс тэрнийг өхөөлж болохгүй гэж бодоод эргээд харсан өнөөхөн зүгээр юуж болоогүй юм шиг ядаргаад яхаал эхэлжхийн гэсэн зомбинуудыг олоод гүүрлүү ирж явахыг харсан догчаа тэрнийг тосч очиход юу жүнхүүг чи юм бэ? 10 жилийн сурагч бодсон. Энд ирсэн байх ёстой гэвч харагдахгүй байна. Чи тэрнийг алдсан юм уу? Яаж зоосоо ашиглаж чадвараа нэмдгийг мэддэм бэ? Бас яаж тэр цэргийг мэддэг гэж асуухад би зөвнөх чадвартай. Чи 4 хоногийн дараа чөм мөрөө метроны буудлын дээр галтлуутай тулдаж байгаад амиа алдаж ухраах чадвараа ашиглаж эхний үе дээр ирсэн. Хэрвээ надтай хамт явбал би тэр галтлууг яаж алах аргыг зааж өгье гэсэнд хүмүүс яагаад шийтгүүлэх болсон юм гэж тэрнээс асуухад мэдэхгүй шүү гэсэнд юу жүнхүүг тэрнийг хэрв амьд гараад ирэх юм бол чөмөрөө өртөөн дээр хүрээд ирээрэй. Би тэнд чамайг хүлээж байх болно гэд усны мангасын хотод руу хийчихнэ. Догч мангасын хотод орж ирэхэд дэлгэц гарч ирээд нууц үзэгд л эхэллээ. Усны мангасыг хөнөөж гэдснээс нь аюулгүй гарч чадвал 9,000 зоосны шагналтай гэж хэлж дуусахтаа зэрэгцэн далжилсан лабубу гарч ирснэ. Амьдэн ордонгруудэ та бүхний харж байгаачлан мангасын гидсэнд хүн бай. Одоо хэдүүлээ хамт тэрнийг хэрхэн боловсрч баасуулж гарахыг харцгаая гэж ярьж байхад нь догч нэрийн лабубунөр чинь YouTube стрим шиг шууд дамжуулалт хийж тэрийг орд тэнгэрүүд үзэж донет хийдэг. Хэрвээ инстаг сайн хөөргөд сайхан зангид хөдлөгчүүл зоос зэвсэг авч болдог гэдгийг зохиол дээрээсээ уншиж байснаа санаад "Ой, бабулаа минь" гэтэл "Чамаа юу гэдэг вэ? Лабубу шүү" гэсэнд догч "Би чиний сувгийг одуулгаж байгаа үстэй. Хүн аллаггүй шоргоолж алаад одоо чиний сувгийг үзэж байгаа орд тэнгэрүүд намайг яах вэ гэж их сонирхож байгаа. Гэвэл лабубу "Чи яаж сансрын стримийг мэдтий?" гэд гайхахад "Чиний сувгийг орд тэнгэрүүд их үзхийн хэрээр тэрнийг дагаад маш их хэмжээний донет орж иж байгаа үстэй. Би өгчүүл чиний сувг сонирхолгүй болно. Тэгэхээр сувгаа түр хааж аваад надтай яар" гэсэнд лабубу өгөнд нь орж түр реклам явуулж байгаад догчагийн яриаг сонссон. Догча "Чи хэдийн уултад 9 дэх төвшний лабубу шиг гуйлагч амьдралаар амьдрах юм бэ? Та нарын үүрэг орд тэнгэрүүдийг сувгтаа урьж хүмүүсийн сонирхолтой таслуудыг харуулдаг үстэй. Донет их авч чадвал 1 дэх төвшний лабубу болно. Надтай хаалт тэнгэрээ байгуулвал чи лабубугийн хаан болно. Би их зүйл үзүүлж болно" гэж хэлэхэд лабубуч орд тэнгэрүүдийн хийсэн донетийг хартал нээр амар их мөнгө орж ирсэн байхыг хараад тэрэнд хэрэгтэй үед нь гарч ирж туслана гэсэн хаалт тэнгэрээ хийж олсон мөнгөө 50% хуваахар болно. Залууч лабубуг дэлгүүрээ нэ гэтэл тэрийг бас яаж мэддэв бэ? Гэсээр нээхэд өөрт байсан мөнгөөрөө хэрэглүүр худалдаж аваад мангасын хотодны хүчил ялгарч байгаа бүх нүх сүвийг бөглснөөр мангасыг алж амин цөмийг гаргаж ирээд лабубуд "Энийг чи дэлгүүр дээр зар тавиад зөвхөн итгэлээр солино гэж зар тавиарай" гэж хэлэхэд лабубуш "За" гэд тэрэнд гэрээ байгуулсны бэлэг гадаад ертөнцид гарахад чинь хэрэг болно гэд анхдагч багц бэлгэлнэ. Гараад иртэл Улаанбаатарт байгаа юм шиг л хортхий тархсан байлаа. Жээс ороод юм идэж байтал тэнд байсан нэг масктай эмэгтэй амьтай голтой хэвдэж байна. Тэгэл "Та зүгээр үү?"
гэж асуугаад эргээд хартал авраг том Жон. Эмэгтэйг үүрсээр ойр байх метроны буудлын руу хар хурдаараа бажигдаж байгаад хүмүүс хаалга хаах гэж байхыг хараад хурдхан багтаж ороод хаалгыг хатал тэнд байсан хэдэн эвгүй ахтар чи бидний хайсан эмэгтэйг буцааж авчирлаа яадаг гайвэ гэд хүмүүс тэрнлүү дайр цодон болоход тэдний ахлагч гээд гонжтой их хурал царайтай гарч тэднийг болиулаад догчог эмэгтэй хамт додгшруулнаа. Дотор ашгүй Сован цэрэг хүү 3 байна. Тэгэхээр энэ газрыг тайлбарлавал саяны пижактай ах чинь хүн биш мангас. Хүмүүс тэрэнд өдөр бүр 100 зоосны такс төлдөг. Зоос олохын тулд чадвартай хүмүүсээ анд явуулж мангас алуул зоостой болж буцаад ирэхээр энэ хүмүүс тарааж өгдөг. Хэрвээ зоос төлж чадахгүй бол тэр хүн нь үхдэг. Та нар энэ муу мангасаа алаад л дараагийн шат руу явна үстэй гэж бодож магадгүй. Гэхдээ энэ хүмүүс тэрнийг алчвал дараагийн шат руу орчихно. Тэгвэл илүү хүндэрнэ. Хажуугийн өртөө нь энэ үе шатаад аваад дараагийнх руугаа ороод илүү их хүн үгсэн гэсэн шуум сонссон болохоор нэг төвшөнд гацх зоригтой юм байлээ. Энэ гаднаас олдог хүүхэн нь зоос цоглуулдаг чадвартай хүмүүсийн нэгч мангас ах хүү чадвартай хүмүүсээ анд яваад ирэхээр алаад зоосыг өөрөө шамшигдуулдаг болохоор хүүхнийг алжглаа гэж бодсон ч догчоотой таарснаар эмэгтэй амьд ирсэн энэ. Догчоо яаж чумруу өртөөрөө явах вэ гэд бодож байтал хүмүүс тэрэн дээр ирээд зоосноосоо чи бидэнд өгөх ёстой. Чамайг их зоостой гэсэн. Чи баян байж хүмүүсийг үхэх гээд орхиж болохгүй. 3 цагийн дараа төлбөр хураалт хийсэн. Гэхэд догчоо байзараа хүний өмнөөс амьдарч байгаа юм шиг. Та нарт өнөөдөр зоос өглөө гэхэд маргааш яах юм? Тэрний оронд би энэ үеийн орж ирэх мангасуудыг алгаадаггүй. Гэд метроны зам руу гаднаас олдсон эмэгтэй болох Химон цэрэг Сован хүүг дагуулад явлаа та. Хүү замдаа чадвараа ашиглаж гэрэл цахнуудыг хөдөлгөж хонглыг гэрэлтэй болгож мангасууд ирж байна гэж гэрэл цахнууд хэлж байна. Гэхэд нэрээ мангасууд давхилцаар ирнэ. Уг нь манай хэд нэлээд дажгүй үзэлцэж байсан ч Сованыг нэг мангас аваад явчихнаа. Араас нь хөөсөөр очиход энэ мангасуудын овгор дээр нь хурж ирнэ. Цагаан хорхоод аратантай ан ман үзэж байтал өнөөгч нь зүудний гяндаг гэдэг зүйлийг идэвхжүүлчихнэ. Энэ нь оюун бодлын хамгийн хар бараан дурсамж дээр наваачиж биеийн хөдөлгөөнгүй хордог гаргавд. Цэрэг шамгийн дөрөнд олцдогдож араас нь Хивон олцдогдоход догчоо тэрнийг очиж гарнуудаас салгаад өөрт нь хугацаа хожиж өгөхийг хүсээд өөрөө лапобуг дуудаж дэлгүүрийн нээлгээд цагаан ордны энергийг өөрт байсан 50,000 зоосоор авч мангасыг алснаар бүгд урамшуул болгож нэг хайрцагныг хэрэгтэй болно. Цэрэгт бугуун хамгаалалт, хүүд толгой хамгаалах дуулга, Хивонд худаг, Совонд пальто. Харин манай залууд хугарсан салхим гарч ирнэ. Багийнхан нь чи энэ газарт амьдарч үдсэн хүн шиг байх юм. Яаж энэ бүгдийг мэддэм бэ гэхэд би зүнж ванган чадвартай 99-р үзэгдэлд хүртэл явж чадах юм бол бүх зүйл хэвэн болно. Гэхдээ тэр хүртэл явж чадсан ганц хүн нь уржиг дээр гүүрэн дээр харагддаг юу ч хug. Гэвч тэр маргааш луутаа тулдж угаад өхөн тэр өхөл бүгд өгөх болно. Тэр одоо чум мөрөө өртөнд байгаа. Энэ үеийг даваад тийш очивол тэр нь тусалж чадна. Гэснээр Химон тэр үеийг давахын тулд одоо нэг мангас үлдсэн гээд ирсэн өртөөрөөгөө буцаж очиод мангас ахын бүх туслахуудыг алаад ганц ах үлдлээ. Тэгээд яг алхахын даван дээр хүмүүс наадгаа битгий бол наа чи өгчүүл үе хүндрээд бид нар хэцүүд нь хажуугүй өртөөнийхөө энэ үеэ даваад өгцгээсэн гэж шаад юм да. Яг л энэ үед хүмүүсийн амин хувиа хичээсэн цанг харсан догча юун жүхүүгийн хүмүүс яага шийдгүүлэх болсон бэ гэж асуусан асуултыг хариултыг олох шиг болно. Тэгсэн хоолоогоор удахгүй 3 минутын дараа төлбөр хураан шүү гэтэл Сован сая зодонд хамаг бүхнээ шавхацсан. Бүгд зоосгүй яана гэхийн сонсон их хурлын гишүүн мангас зүгтааж дараагийн шатны талбай руу орчихно. Манай хэд араас нь орох гэсэн болдгоо. Нэг үл үзэгдэх хан байгаад болохгүй шүү. Ягд үгээр энэ үеэ даваагүй болохоор нэвтэрч болохгүй. Мангас амьд байгаа болохоор манай хэд орж чадахгүй байгаа юм байлээ. Юугүй цаг дуусч балархын даваан дээр цаанаас нь нэг буу барьсан охин гарчиж мангасыг буудаж алснаар төлбөр хураах шаардлагагүй болж дараагийн шат эхэлнэ. Дараагийн шат ногоонгийн пилдан дээр цаг дуусахад зогсож чадсан хүмүүс амьд үлдэнэ. Тэднийг ороход дараагийн шат шууд л эхэлнэ. Хүмүүс ногоон бүсийн төлөө алдсаж байхад тентхээ хамгийн олон зоостой ах миний бүс рүү ороход 700 зоос шүү гэж сууж байхад ах дээр нэг залуу ирээд надад 100 сая вон байна. Та энэ мөнгийг аваад намайг дотгош нь оруулчих. Дэлхий буцаа зүгээр болохоор хэрэгтэй шүү дээ. Гэтэл ах босчрээд наа чи миний мөнгө. Би та нар шиг тэнэг хүмүүсийн зоосыг мөнгөөр сольж аваад баян болсон юм штэ. Та нар ерөөсө цаг үеэ мэдэрнэ гэж байхгүй тэнэг хүмүүс юм да. Ингэж хэлээд залууг явуулна. Ахаас бүгд айж байгаа шалтгаан нь ор тэнгэрийн ивэлийг хүртэж зэвсэг гаргаж ирэх чадвартай болсонтой холбоотой юм байна. Хаанаас ч хамаагүй нэг автомат гарч ирж хуршин. Энэ үеэр манай эд ч орж ирлээ. Ховогдод хоосон ногоон цай хайхаар болж догчог юм бодоо зогсч байтал нөгөө буутай охин хурж ирэл ахлахын яриад байсан зүнч та байх нэ. Энэ хүртэл ирснийг чинь харахад бүтхэн бүтчээ. Гэсэнд
Танай ахлагч хаана вэ гэвэл манай ахлагчид энэ үзэгдэл тохирохгүй. Хэтэрхий доод төвшнийх. Тийм болохоор гадагшаа гарсан. Хэрэг үнэхээр зүүн чинь бол бонус ногоон бүс хаана байгааг мэдхэл ёстой. Нэрээ ах чамайг өөр хүн дагуулахгүй энэ үеийг давж гарах юм бол саналагч бодолцоо гэсэн шүү гэж хэлээд явна. Хүмүүс тэмцэлцээр цаг дуусч мангасууд гарч ирэх төгсөөр ингээд догчоо 6-1 хэсэг доор очоод бонус ногоон бүс гарч ирэх бэлтаг олоо зогсож байхад бусд нь яна ногоон бүс олсонгүй гэсээр ирэхэд хоолоогоор за одоо манайхан бонус ногоон бүсийн байршил ил болно шүү гэтэл мань хүний доор ногоон гэрлээсэн. Энийг харсан бусд нь залуу руу урам угарсан харцаар харахад догчоо амьд гарах ёстой яаж игээд чамаагүй. Энэ бол аргагүй байтал та нар ч бас тех байсан энэ тэргээ доожиг үемэрхтэн нөгөө хэд мангасууд удахгүй гарч ирлээ. Тэдэнтэй тулалдъя гэд яваад өгнө. Зэсэн цохох гэдэг шиг юм болж чинь да. Догчоо өөрөөсөө эцсэн бололтой ногоон бүсээсээ гараад нөгөөдүүлэх хаараас очиж мангасууд гарч ирэх байрлалд бонус ногоон бүс байгаа гэж хэлээд том 3-ыг зүүн тал руу явуулж өөрөө хүүг сугадаад баруун тал руу явна. Мангасуудын хаалганы хажууд нэрэл ногоон бүс байна. 3 ногоон бүс манай 3 амжилттай бүсд багтана. Харин догчоо хүүг тэрвэрсээр нөгөө тад очтол юу жинх хүүг ирж гисэн. Нэг ногоон бүсээр зогсчихсан байхыг хараад чи холдоод өгөө. Чи ногоон бүсгүй байсан зүгээр. Гэхэд галтлуутай хамт тулдмар байвал наад хүүгээ орхиод өөрөө ороод ир. Тэгвэл хамтрий. Энэ миний чам тавих болцол гэхэд догчоо хүүг ногоон бүсд оруулаад өөрөө гадаа нь үлдэж мангасуудаа тулдаж байдал биштгэхийн даван дээр зүүдний гямтанд оруулдаг чулууг залгивал гарууд гарч ирж бүрхүүл үүсээд мангасууд аж чадахгүй гэж бодоод чулуу залгина. Тэрнийг хэвдэж байхад ногоон бүсээсээ гарч тэрнийг аврахаар сован хевон цэрэг 3 ирсэн байлаа. Арай гэж хар дарсан зүуднээсээ сэрэхэд цэрэг өөрийг нь хамгаалж тулдаж байхдаа шархтаж юу юуг дараагийн үе эхлэхэд өгцөн. Яана гэхэд Химон хүү цэрэг хоёрыг ногоон бүсд оруулаад гурвуулаа гадна талд нь хамгаалъя гэсэн санаа гаргахад догчоо өнөөдөр галтлуу гарч ирж юу жөнхөг өгнө. Тэр өхөл бүгд байхгүй болохоор би галтлуутай тулдаж та хэдийг хамгаалнаа л гэж байна. Ингээд өнөөдрийн үе эхлэхийн өмнө тэр бүсийг хариуцсан өөр хар лабубу гарч ирээд өчигдөр уг нь 57 хүн л амьд байх байтал бүсийн гадна хүчээ нэгтгэж байгаад амьд гарсан хүмүүс байна. Уг нь энэ хэсэг амиа бодорой гэдэг үе байхгүй юу? Тийм зүйл болсноос болж орд тэнгэрүүд хэлгэнсэнд бол та нарт нэг л ногоон бүс гаргаж өгнө. Энэ ертөнцид их зоостой нь хамгийн хүчтэй байхаа. Тэгвэл энэ ахад өгчий. Ингээд аюулгүй бүсийн эзэнд ногоон бүсийг өгнө. Их зоостой хүн их чадaltaй болохоор тэрэнд ойртох амьтан байсангүй. Догчоо буута өхнөөс тослаач. Надад чиний туслан хэрэгтэй байна. Гэтэл үгүй би тэр бүсийг авна. Өөрөөс чинь болж ийм байдал үүссэн. Гэхэд найзыг алж ганцаар амьд үлдсэн чи хамаагүй юу? Найз чинь чамд боолгуулж байхдаа ганц хуруугаад чамд хүргээгүй. Ганцаар амьд үлдэх сайхан зүйл үү? Чэлсэн ч охин тоосонгүй. Догчоо лабубуг дуудахад нөгөөх нь чиний ачаар манай сувг ястаа од болж байна гэвэл залуу би өөрийн хуваа зоос болгомоор байна. Намайг шилжүүл. Гэхэд надад өгөөрэй гэсэнд лабубу за би хөрвүүлчихье гэд алгуулна. Догчоо өвгөн дээр очоод та шилжүүл. Гэхэд догчогийн дансанд 113 мянган зоос орж ирж ногоон бүс тэрнийх болсны дараа өөрийн ногоон бүсээ эвдлэх гэж оролдоход тэрнийг харсан буута охин тэрэнд тусалж ногоон бүсийг нь буудаж эвдэхэд ах чи миний газрыг яаж угаалгаа вэ? Би одоо яах юм бэ очоо гэж уурлахад анханасаа ногоон бүс байгаагүй бол бүгд хамт тулдах байсан биз дээ. Бүгд амьд гарах боломжтой гэд ах руу 100 мянган зоос шилжүүлээд энэ дугаа хүмүүсээс нэг нь ч өгч болохгүй шүү. Би тоолчихсан байгаа гэж хэлээд мангасуудын гарч ирэх хаалга руу явна. Ах хүмүүст хандаж тулдаж чадах нь үлдээ чадахгүй нь миний газар руу орцгоо. Гэд орд тэнгэрийн яралтай үед хэрэглэх зэвсгийг гаргаж ирж мангасын гарч ирдэг хаалганы зүгд шүршигш буутай унаага унаад тулдаж байтал шалан доороос авраглуу гарч ирэхэд юу жөнхөг өгөх битгий хил амархаа ялжсанд тэр бүсийг хариуцсан лабубу энэ бүсэд ер бусын чадвартай хүн орж ирсэн байна. Бүх орд тэнгэрүүдийн зөвшөөрлөөр энэ үзэгдлийн зэргийг нэмж хөндрүүллээ. Гэснээр галчуу гарч ирнэ. Догчоо гайхан юу гэлээ. Ч одоо энэ галчуу мөн ч одоо зохиол дээр гараагүй штэ. Гэт бодоод байж байтал өөртөө бардсан олон зоостой хүчтэй юу жөнхөг маань хэдэнтэй тэрнлүү дайрсан ч хуйгийг нэвтэлж чадах биш. Шууд л сэлэмнүүд нь үүрч унаал ямар ч хэрэггүй хужаагийн ог шиг. Байдал биштгэд догчоо лабубугийн өгсөн анхдагч бэлгүүдээс цасыг аваад энэ байхад галж чадахгүй. Гэт совонд галчууны савраас юу жөнхөг татаж гарах гэсэн тушаал өгөөд өөрөө дайрдагч яаж барах вэ?
элэгдүүлээд, шидүүлээд, галаар төргүүлээд алингаа алдаж хариугүй хорхог боодог болохын даваан дээр хүү том шивштэй холбогдож удирдаад залууг хамраасаа цус садартал хамгаалахыг харсан цэрэг найзыгаа хамгаалж чадаагүй юм чинь ийм хөөрхөн хүүг хамгаалах хэрэгтэйгээд драмнаас салж босч өөрийнхөө нуус чадварыг идэвхжүүлж Ахмад Америк шиг бамбай гаргаж ирэн уул босгож мангасыг түлхэхэд совон галчвог барьж хивон догчо хоёр араараас нь дайрсаар галчвог ялах арга нь цээжний гол цөмөн байх ёстой. Тэрийг гэмтээвэл ялна. Гэхдээ тэрний хоёгийг эвдэлсэн хүн өгдөг. Тийм болохоор тэдний төлөвлөгөө ёсоор бол совон аалзны тороор галчвог хардкороор хүлж татаад догчо хоёгийг нэвдэж талигч болсны дараа онгойсон шархан дээр нь хивон эргэлдэж ирээд хутга зоож галчвог алж үхшгүй хааны чадварыг эзэмшээд үгсэн догчог буцааж нөгөө ертөнцөөс авчирч амьлуулах төлөвлөгөөтэй байсан ч амьдрал дардан байх биш гэвэз. Оёгн жаахан гэмтэх төдийд дахин бүрэлдэхийг мэдээгүй тул төлөвлөгөө бүтэлгүйднэ. Удалгүй юу жүнхүүгч босч ирж өөр галчуутай тулдаж хоёгийг нэвдлээ дамжина. Гэвч тэр үхэхээс өмнө ухраах чадвараа идэвхжүүлснийг зарлахад бүгд баг багаар сарниж эхэлнэ. Тэр үед за ингэж хийч. Гэд байж байтал цаг хугацаа ухарж байгаа болохоор галдлууны хоёыг бүрэлдэлгүй онгорхоо байхыг харсан догчаа дээр усны магасын цөмийг нь TSL 123 гэсэн орд тэнгэр итгэлийн тэнгэрээр солилоо гэж мэдгдснээр лабобугаас итгэлээ авч хугархаас илмээ бүтэн шилэн сэлэн болгож байгаад цэргийг наацтайгаа саатвал тэр хооронд совон ахиад хүлээ тат араас нь хивон далавчийн тасал гэж байгаад анхаарал нь бүрэн сарниж паникнд орсон үед нь өөрөө гүйж ороод цөмийг хагшаа. Ингээд галчвог алж үхшгүй хааны чадвар олж авсан тул чадвараа ашиглан гол дүрийн залууга амьдуулснаар энэ ертөнц устгахаас сэргийлж чадна. Нэр TSL 123 гэдэг нь энэ зохиолын зохиолч шүү. Бас харж үзээд байгаа бололтой байна шүү дээ. Ингээд бүх хүнд шагнал болгож 10k заос өгч муухай ааштай буур толгойтой ах баатар болж хүмүүсийн талархлыг хүлээж энэ явдлаараа хамтын хүчээ нэгтгэвэл гоё шаад штэ гэдгийг харуулсан болохоор юу жүнхүүг маань тэрнийг хүлээн зөвшөөрч цаашдын үеэ хамт давхаар болж байгаагаар кино маань дуусна. Хүн гэдэг цагаа тулахаар амин хуваа хичээсэн хамгийн адгийн амьтанч нэг нэгэндээ туслаад хамтын хүчээр саад давааг туулвал давж чадахгүй давааны цаад даваа байгааг илтгэн шиг одоо юу ч хэлж. За энэ түрээд кино маань өндөрлөж бичлэг маань энэ түрээд дуусч байгаа юм. Төгсгөлийн яриаг дуустал үздэг та хэд бол жинхэнэ MVP шүү. 3 humсаа байн гоцолзуулдагч зүгээр л мартсан байх гэж бодоод нэг сануулж. Дардаг юм дараад гараарай та нар минь. Дараагийн бичлэгээр аль болох хурдан уулзахын үлцгийтэй сайхан ерөөлийг дэвшүүлье.